Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ Nova мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн мэдээллийн товч хураангуйг танилцуулъя. Дауны синдромтой залуус кафе ажиллуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй байна. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй хүлээн авна уу? Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын ахлах болон дунд ангийн сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй байна. Монгол Улсын хэмжээнд 885 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр сургуулийн сурагчдын сурах бичгийг боловсролын байгууллагаас хангадаг юм а. Гэвч нийслэлийн ерөнхий боловсролын сэтлэм цогцлбол сургууль гэхэд 1100 гаруй сурагчдад зориулсан сургалтын үйл ажиллагаа явуулдагч сурах бичгийн хэрэгцээ 63% байгаамаа. 2025-аас 2026 оны хичээлийн жилийн сурах бичгийн хэвлэлтэнд 3,124 саяыг төсвөлсөн байна. 1-5 дугаар ангийн сурагчдад зориулж нийт 1,817 мянган сурах бичгийг шинээр хэвлэж боловсролын байгууллагуудад хүргэсэн. Үүний үр дүнд бага ангийнхан хангалттай номтой болсон ч дунд ахлах ангийн сурагчдын хувьд сурах бичгийн хүрэлцээ тутмаг хэвээр байна. Манайх 43 хүүхэдтэй. Тэгээд нэг 21 2 ном ирсэн. Тэгээд манай ангид хамгийн их ном нь ирсэн. Тэгээд бусад хүүхдүүдэд 15 шиг ном ирсэн гэл энэ бол их бага номтой байсан санагдаж байгаа. Номны хүрэлцээ жоохон хомсдолтой байгаа тул ингээд ангиуд ингээд 15-аар хувааж аваад ширэндүүд айлуулах нэг тавих хичээдэг. Гэрийн даалгавар дээр нөгөө номгүй хідэн ингээд аав ээжийнхээ утсаар контент руу ороод сурах хичээ хараад хийж байгаа. Бага ангийн сурах хичээний хүрэлцээ байдаг хангалттай. Гэхдээ он онороо нэг одоо шинэ 25 оны ном гэхэд бүгдэнд нийжил тэнцүү биш. 19, 20, 24, 25 оны номнуудыг хальж өгдөг гэсэн. Сургуулийн шаардлагатай намайг бүрэн олж чадж байгаа. Ихэд бол маш их хичээж байгаа. Олох гээд найзсаа өрөө. Тэгэл хийж. Манайх бол цөөхөн ном өстэй. Тэгээд сүүлдээс шууд мөнгөө хийсэн хүмүүс наавна гэд. Зарим ном өдр байхгүй. Тэгээд ямс найзсаа гоож байгаа тэгээд явуулж байгаа хийж чадаа. Дунд ангийн ном би өөрөө дунд анги ахлах ангийн хүүхэдтэй. Миний өөрөө маань хүүхэд. Тэгэхээр дунд ангийн сурагчид маш хүрэлцээ муутай байгаа шүү. Тэгээд түрээсийн ном гэж гарч ирж байгаа. Түрээсийн ном маань баг үнийн хувьд 70-100 мянган хооронд байдаг. Тэгэхээр энэ бол одоо хүүхдийн сурагчдыг хангах нөхцөл нь хөндөгдөж байна гэж үзэж байна. Сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй байгаа нь сурагчдын оролцоог бууруулж эцэг эхчүүдэд нэмэлт ачаа болж байгааг багш нар онцолж байна. Ерөнхий боловсролын сурагчдад номын хүрэлцээ тутмаг байгаагаар ном түрээслэх шаардлагатай болдогч олдоц муу зарим тохиолдолд залилан гарах эрсдэлтэй байдаг байна. Мөн сурах бичгийн агуулга зөрөх өөр хувилбарууд ирэх нь багш нарын заа гарга барилд хүндрэл учруулж сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна. Энэ мэтчлэн улсын хэмжээнд сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй байгааг багш нар хэлж байна. Дараагийн мэдээ. Илүү их үншийн ураатай номын баяр энэ жил 38 дахь удаага Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Үзэгчдээ яг одоо Сүхбаатарын талбай дээр болж буй үндэсний номын баяр 2025 дээр ирээд байна. 38 дахь удаагийн энэхүү номын баяр нь 150 гаруй хэвлэлийн газар зохиолчид уншигчдыг нэгд ор цуглуулж шинэ бүтээлүүдийн нээлт хүүхэд залуусын унших соёлыг дэмжих гээд олон төрлийн үйл ажиллагаагаар өрнөж байна. Илүү их үншийн ураатай номын баяр нь жилд 2 удаа зохион байгуулагддаг бөгөөд 20 жилийн өмнө болж байгаа юм а. Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх түгээх үйл ажиллагааг багтаасан бөгөөд уншигчдад номтой ойр байх, шинэ номын мэдээллийг шууд авах боломжийг олгож байна. Яхан номын баяр бол жил болгон гардаг зүгээр байдаг номын баяр шинэ орчин үеийн зохиолчийн номууд байдаг. Тэнд үл зохиолч нь өөрөө суугаад номоо зардаг, тайлбар хийдэг. Тэгээд энд янз бүрийн номууд байдаг л да. Дээр үеийн одоо сонгодог зохиолууд байдаг. Ер нь юм л байдаг учраас бас сонирхолтой. Энэгээр явчих нь зүгээр юм шиг санагддаг юм. Өндөр настай хүний хувьд одоо хойш номын худалдаа эхлээд 12 дахь жил рүү орж байна. Тэгэл одоо л эхэлж байна. Хүн ихтэй л шүү дээ. Залуучууд их байна. Урд нь бол залуучуудыг ном уншдаг гэдэг юм. Энэ жилээ залуучууд маш ихтэй л шүү дээ. Одоо ингээл манай талаа өнтөр байх тань залуучууд шүү. Би одоо пандем дээр ном зардаг байхгүй. Тэгэхэд одоо надаас 100% тооцоод бараг 60-аас 70% залуучууд ном авдаг жишээ нь. Би болохоор нөгөө нэг солонгос хэл сурж байгаа болохоор ингээд солонгос номнууд ер нь хөвчлээ авсан. Би болохоор англи хэл сурж байгаа. Тэгээд шалгалтандаа зориулаад одоо зүгээр IELTS болон SAT шалгалтуудын номнуудыг авсан. Одоо ингээд ийм 6-7 ном авсан. Одоо ном уншсанараа тэгээд айгүй олон төрлийн мэдээллийг авч чадна гэсэн үг гэж ойлгож байгаа. Ер нь утаснаас авч чадахгүй мэдээллүүдээ номноос авч чадах болохоор ер нь залуучууд их хэрн явж байгаа нь
Надад бол айгүй гоё санагдаж байгаа. Тэгээд интерес үлгэд төрөл аваад бит хоёр ч гэсэн одоо ингээд бас номнууд аваад явж байна. Одоо нэг ном 1000 төгрөг л чинь. Тий. Эдэж жоохон одоо сүүн заримгаас л юм байна шүү дээ. Одоо яг залуучууд фэйсбүүк энэ ашиглаад ном унших болж, ном бол унших хэрэгтэй. Юусе ном хүн их юм болж явдаг. Ном бол ертөнцийг харах цонх гэдэг чинь. Тэр утгаараа цуцсан номыг юусе заавал уншиж явах хэрэгтэй. Тэгээ өөрөө юу сонирхдаг тэрийг сонирхлынхаа дагуу номоо сонгож авна шүү дээ, тийм ээ. Заавал тэрийг уншина, энийг уншина гэх юм байхгүй шүү дээ. Хүүхэд залуусын унших соёлыг дэмжих чиглэлээр төрөл бүрийн уралдаан, сургалт, лекц, гар урлалын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь Номын баярын онцлог бөгөөд олон нийтийг номтой ойртуулах чухал үйл ажиллагаа болж байгаа юм а. Дараагийн мэдээ Дауны синдромтой залуус өөрсдийн ажлын байрыг бүтээснээр нийгэмд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлж байна. Тусгай хэрэгцээд иргэдийн хөдөлмөр эрхлэлт нийгмийн оролцоог нэмэгдүүлэх нэгэн сонирхолтой санаачлаг Улаанбаатар хотын төвд хэрэгжиж байна. Исмаил кафе гэх нэртэй энэхүү кофе шопыг Дауны синдромтой залуус өөрсдөө ажиллуулж, үйлчлүүлэгчдэд үйлчилснээр тэд нийгэмд идэвхтэй оролцох өөрсдийн хувийн ур чадвараа харуулах зэрэг олон боломжийг бүрдүүлж байгаа нь нийгэмд эерэг жишээ болж байна. Исмаил кафег Монголын Дауны холбоо тусгай хэрэгцээт иргэдийг нийгэмшүүлэх ур чадвар олгох зорилгоор бүтээн байгуулсан байна. Кофе шопын өдөр тутмын үйл ажиллагаанд 5 Дауны синдромтой залуус ээлжээр ажилладаг бөгөөд энэ жижигхэн кафе зөвхөн кофегоор бус хүндлэлээр үйлчилдэг гэдгээрээ онцлогоо. Манай кофе шопын хөтөлбөр сургалт чинь 2018 оноос хойш анх 15 чихэн хүүхэдтэй хийсэн. Одоо 5 даунчиг байгаа. Насан туршийн 5 даунчиг маань өдрөөр ээлжилж ажиллацгаад байна. Өчигдөрөөс насан туршийн даунчгууд гэдэг чинь сургууль төгсөөлөл одоо өөр цаашаа ямар ч нэг ажиллах эдрийг бол ажлын байранд авахгүй сургууль байхгүй дандаа гэрт очдог. Тэгээ энэ одоо кофе шопын хөтөлбөр сургалтын дээр байна гэдэг чинь одоо нийгэмших тал дээр арга хэмжээ авчлаа юм л да. Дараа жил болж байна. Тий. Бид одоо хоёул ажиллаа. Ажиллаа. Өнөөдөр одоо 5 ажиллаа. Тэгээ манайхын хүмүүс амцаа бидний корона учраас тий. Болсон. Тий. Ажиллаа. Бай. Ой янзс капи. Энэс амкна анс комментино гэдэг бүх хүмүүс банк үйлсэл бид англи ярил манайхаар бол яг л манайхыг зорьсон улсууд л тийм манайх ер нь их нуугдмалтай газараагаас орж ирэхэд тэгэхээр нөгөө нэг яг зорьсон одоо энэ заримдаа нөгөө нэвтрүүлэг гарахыг үтсэн эцэг эхчүүд тэгээ яг туслын дэмжиж гэсэн улсууд айгүй хорж үйлчлүүлдэг. А гадаас хамбараа тавьчихлаар бас улсууд хүү манайхыг зургатаар харсан шүү дээ гэдэг айгүй хорж. Тэгээ эдгээр чи нөгөө бодож санах юм байхгүй. Японочдод бүр эдрий чи сахиусан тэнгэртэй зөвлөдөг байхгүй юу? Тэр хүнд нөгөө хар муу санаа санана гэж байхгүй. Хүнийг дандаа сайхнаар хардаг. Энэ миний найз, эзээч одоо энэ муу хүн гэж боддоггүй тийм. Сайхан шүү. Бид нөгөө ажилтнуудтай бэлт ер нь би бүх хүмүүст копи эд орой би бэлмэн хэлбэдэ. Үйлчлүүлэгч бүрийг инээмсэгэлтэйгээр угтаж чихэр барьж хүндэтгэн үйлчлдэг нь кафений халуун дулаан гурамсгалыг бүрдүүлдэг байна. Дауны синдромтой иргэдэд ажиллах тохиромжтой орчин бүрдвэл тэд ээлдэг харилцааны өндөр ур чадвараараа үйлчилгээний салбарт амжилттай ажиллаж чаддгийн тод жишээ болж байна. Өөрийн боломжоо нээж бусдад аз жаргал түгээж буй тэдний үлгэрлэлээс олон нийт суралцах боломжтой болж байгаа юм а. Нова мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Үзэгч та бүхэн өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.